За өнөөдөр хаврын чуулган нээлттэй хийж нөгөө инхвер сайдын хилээд идэг халуухан хавар хэлж байгаа нэ гэж. Хариуцлагыг нэмэгдүүлээ гэдэг байгаа нь өөрөөс нь экстүүдэд бүгдийг хамарна. Ерөнхийлөгчийн тухай нэмэлт өөрчлөлт оруулах. Бие засаад гэрээ засаад төрөө зас. Бурхны сургаалыг сайхан үг байд юм а. Хэрвээ чи зовлонгоос ангижиг бол зовлонгийн шалтгааныг олгож. Чурлыг улсын хурлын даргын ажлаа өгөх хүртэл арц намын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй. За чуулган ээлтэйгээд чуулганы нээлтэнд ерөнхийлөгч оролцож үг хэлсэн. За ингээд ерөнхийлөгч юу гэж ярьсан бэ гэхээр за бүгдийг нээруулэг маш их юм ярьсан. Зөв тэндээс онцлог ганц нэг үгийг онцолж байна. Бурхны сайхан сургаал байдаг гэж яагаад хэрвээ чи зовлонгоос ангижрыг ивэл зовлонгийнхаа шалтгааныг олоо гэж. Тэг яг энэ үгнийхээ араас нөгөө нэг улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслөө ярьсан. Тэгээ энэ хуулийн төслийг ингээд манай улсын хурлын гишүүд тал талаас нь хэлэлцээд батлна гэдэгт итгэлтэй байна гэж ярьсан. Тэгээ мэдээж манай ерөнхийлөгч зовлонгийнхаа шалтгааныг олсон. Тэр нь оюун эрд намар ёслон булгуунтай яг гих мэтчлийн хүмүүс байгаа. Тэгээ энэ хүмүүсийг энэ хуулийн төсөл батлагдах юм бол эргүүлэн татах бэлтгэлээ базааж байгаа гэх. Тэгээ ингээд энэ хуулийн төслөөс одоо гişүүд айгаад ах шаардлага байхгүй тий. Хэрвээ ард түмнийхээ итгэлийг хүлээж ингээд зөв явах юм бол энэ хуулийн төсөл тав бүхний ингээд хамгаалт болно гэсэн ийм зүйлийг мөн ярьлаа гэж. За ингээд ерөнхийлөгчийн мэдээллийн бас ерөнхийлөгч мэдээж чуулганы нээлтэнд оролцож үг хэлэхдээ энэ хуулийнхаа төслийг голчилж тий. Энэ хуулийн төслийг ер нь батлах хэрэгтэй гэсэн мессежийг улсын хурлын гишүүдэд мөн ард түмэнд хүргэсэн гэж. За энэ мессежээ ч гэсэн хүргэж чадсан байна. Араас нь ерөнхийлөгчийн хуультай холбоотой үндэсний эвслийн тэргүүлэгч Номтой 2 мэдээлэл хийсэн. За Номтой 2 гишүүн юу гэж мэдээлэл хийсэн гэхээр ерөнхийлөгчийн одоо энэ өргөн барьж байгаа хуулийн төслийг үйл санааны хувьд бол дэмжиж байна. Гэхдээ хилцүүлэх ингээд хэрэгжүүлэх явцыг нь дэмжихгүй байна гэдэг. Тэгээ яг хэрэгжүүлэх явц нь гэж юу юм бэ гэх ингээд асуугаад тахаар өөдөөс ингээ улс төрийн шаал өөр юм яриад ингээ тойруулаад. Яг тэрийг ингээ тодорхой болгох. Манай одоо энэ гişүүд ер нь бусад ярьслаа өгж байгаа ч юм уу ярьж байгаа гişүүд яг энэ хуулийн төслийг яагаад эсэргүүцээд байгаа тийм юу нь болохгүй байгаа гэдгийг ингээ маш тодорхой ярихгүй бол тэгээ ингээ нөгөө нэг сэтгүүлч асуулт асуухаар ингээ далигаад шал ондоо юм яриад нөгөөдгөө тойруулаад ингээ тэгээд тэгс мөртлөө эсэргүүцэж чинь. Тэгээд тэрийг ингээ бид нэр ойлгохгүй ингээ иргэд ингээ ойлгохгүй байгаа учраас яг яагаад байгааг чи мэдэхгүй байгаа шүү. Тэгээ муулаад идэг оюуг чинь яг тэр лавгийн томд орохдоо энэ хуулийн төслийг яагаад эсрүүцэж байгаа гэдгийг маш тодорхой ярьсан байсан шүү. Тэгээ тэрийг мөн сонсоосоо гэж хүсэж байна. За тэгээ Номтой 2 хэрэгжүүлэх явцын хүрээнд бол дэмжихгүй байна гэсэн. Тэгээд өөрөө одоо хариуцлага ёс зүйн асуудлыг төрийн бүх албан тушаалтнуудад сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудад ингээд ялгаатай байдлаар хариуцлага тооцдог байх тухай хуулийн төсөл өргөн барихаа хэлсэн. Энэ ерөнхийдөө яг энэ ерөнхийлөгчийн энэ өргөн барьж байгаа хуультай төстэй гэж байгаа. Тэгээд яг энэ дотор нь ингээд нөгөө задлаад өгсөн юм байна л да. Ийм албан тушаалт жишээлбэл ингээд нэмээ те. Томилогдсон болон сонгогдсон гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм хүмүүс ёс зүйн алдаа гарвал ийм ёс зүйн алдаа энд ийм байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэгээ одоо ингээд ерөнхийлөгчийн хууль дээр чинь нөгөө ноцтой ёс зүйн алдаа гэдэг байгаа шүү дээ. Энэ ноцтой ёс зүйн алдаа гэдэг нь одоо яг аль нь те сайн зэрэг гишүүн тэр гадуур ууж явж байгаа зодоо хийсэн юм уу, наараа гишүүн лайв хийж байгаа доор нь комментуудаар хүмүүстэй хараал хэлж хэрэлцсэн нь ноцтой ёс зүйн алдаа юм уу? Аль нь ноцтой ёс зүйн алдаа гэдгийг яг тодорхой зааж өгөө. Тэгвэл энэ Номтой 2 гишүүн тодорхой заагаад өгсөн юм байна л да. Ингээ задлаад заацсан гэдэг өөр. Тэгээд ерөнхийлөгчийг жоохон сөрсөн. Ерөнхийлөгч одоо бусдаас хариуцлагатай юм ёс зүй нэгж байгаа бол өөрөө ч гэсэн бас ёс зүйтэй хариуцлагатай байх хэрэгтэй. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд яг юу хийсэн тайлангаа ер нь тавих цаг нь болсон гэх мэтчлэн жоохон дайрсан. Тэгээд мөн одоо энэ ерөнхийлөгчийн өргөн барьсан энэ хуулийг яг ингээ эсэргүүцэж байгаа тал нь юу байсан бэ гэхээр хуулиараа энэ чинь ингээ жоохон хууль зөрчсөн болчиход байгаа. Яагаад вэ гэхээр одоо улсын хурлын тухай хууль дээр 36 дугаар зүйлийн 1 дээр байдаг хаа. 34 дугаар зүйл дээр байдаг хаа. Улсын хурлын үйл ажиллагаа заяа. Тэгээ хуралдааны дэвтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн улсын хурлын гишүүн санаачлалаа гэсэн байдаг.
Тэгээ яхаа босод одоо нөгөө нэг төсвийн өрөөний мэдээлэл юу гэдгийг те гүйцэтгэл хөгжлийн бодлогын төлөвлөлт дээр бол одоо засгийн газар гэх мэтчлэн хүмүүс ингээд гуйл санаачилж болдог. Ийм заалттай байдаг шүү. Одоо ингээд дэлгэснээр заалт наргаж байгаа. Тэгээ энэ хуулиа ингээд зөрчсөн байгаа тоххой. Тэгээ ингээд ийм ингээд нэг маргаан яваад байгаа. А түүнээс ер нь ингээд дийлэнх нь үндсэн яг энэ хуулийн үзэл санаанд бол нэгдэж байгаа. Одоо ёс зүйн хариуцлага алдсан, гэмт хэрэг хийсэн энэ хүмүүст хариуцлага тооцдог тогтолцоо нь одоо тодорхой байх ёстой. Яг одоогийн хуулийн дээр бол тодорхой байдаг тэрийг хэрэгжүүлдэг. Тэгэхээр энийг бүр ингээ улам нарийн зааж өгвөл ингээ цаашаа хэрэгжүүлэх нэ. Иймэрхүү зүйл яриад байна гэсэн. Намтай ерөг шүү одоо ингээд ерөнхийлөгч хайж байгаа орж ирээ. Дахиад хуулийн төсөл өргөн барьж байгаа юм байна. Тэгээ үүнийг 5 дахь өдөр дарга нарын улсын хурлын дарга нарын зөвлөлд танилцуулах юм байна. Тэгээ ерөнхийлөгчтэй мөн зөвшөлдсөхийг хүсэж байгаа юм байна. Ерөнхийлөгчийн хуулиа буцаагаад татаасаа гэж хүсэж байгаа юм байна. Тэгээд өөрийнхөө энэ хуулийг цааш нь нэгтгээд явуулъя гэж ярьж байгаа юм байна гэж. За тэгээд эргээд чуулганыхаа нээлт рүү ороход улсын хурлын дарга учрал мөн нээж үг хэлсэн хамгийн түрүүнд. Тэгээ энэ хавар 37 баха 32 чөлөө хуулийн төсөл хэлцгээр хүлээгдэж байгаа. Тэгээ энэ дунд ингээд чухал хуулийн төслүүд маш их байна. Одоо татврын багц хууль байна, хувийн тэтгэврийн тухай хууль байгаа, эрүүл мэндийн багц хууль те. Өөр чинь ямар хуулиуд ч байгаа билээ те. Ингээ нэг юм чухал хуулиуд байгаа юм 37, 32 хуулийн төсөл. Тэгээд уг нь эдгээр энэ хуулиудын төслүүд ингээ хилцмээр байгаа байхгүй. Тэгсэн чинь өнөөдөр ингээ чуулган нээлттэй хийж байгаа. Чуулган нээлттэй хийхэд өчигдөр ди парламент одоо улсын хурлын парламент цэгийн дээр товоо гаргацсан байх хэвээр. Энэ 7 хоногт ямар хуулийн төсөл хэлсэн. Яах юм ингээ товоо гаргацсан байх хэвээр. Нэг ч тов гараагүй. Тэгээд ардчсан нам ч гэсэн ямар хууль хэлцэх нь мэддэхгүй байх гэсэн юм яриад явчихдаг. Гэтэл улсын хурлын дарга нь өөрөө нээлтийн үгэн дээрээ улсын хурлын бүрэн эрхийн хугацаанд одоо нийт гишүүдийн бүрэн эрхийн хугацаанд талдаа орж ийн. Үлдсэн цаг хугацааг бид нэр үр дүнтэй идэвх санаачлахтай ажиллахыг ингээд шаардж байна гэж ярьдаг. А тэгсэн мөртлөө ингээд улс төрчхөө урдаа тавиад энэ хуулийн төслүүдэд хизээ оруулж ирж яаж хилцэх юм ингээд тодорхойгүй байна. Тэгээ энэ 30 хэдэн хуулийн төсөл ер нь магтаж амжиж хилцэхдэггүй байх шүү. Тэгээ хэдүүлээ хаврын чуулган хаалтаа ихэд наадмын өмнө хаалтаа ихэд дахиад нэг яг энэ ярьсан хэрэг нэг санаа. За тэгсэн засгийн газар өчигдөр орой маргааш ингээд ээлжид бусаар хуралдахгүй гэл ингээд юм мэдээлэл гараа. Эхлээ хуралдны гэсэн араас нь хуралдахаа боллоо гэл тээ. Мэдээлэл гараас. Тэгээ энэ хуралдах байгаа юус учир шалтгаан юу гэхээр эрчим хүчний сайд Чожил Сүрэн боловсролын сайд Наранбаяр хоёрыг чөлөөлөх энэ зүйлийг ярих гэж байсан. А тэгсэн өчигдөр гинт хуралдана гэж байгаа хуралдахаа болсон. Тэгээ өнөөдөр өглөө Чожил Сүрэн Наранбаяр хоёроос яриа авсан гişүүд гарч ирэхтэн чуулганы нээлтээс гарч ирэхтэн. Тэгсэн Чожил Сүрэн бол ажлаа өргөдлөө өгсөн гэж байна. Тэгээ Наранбаяр мөн өргөдлөө өгсөн гэж байна. За мэдээж энэ хоёр сайд чөлөөлөлт нь тодорхой юм байна. Тэгээ нөгөө нэг ийм байдаг штэ. Одоо зөвхөн ингийн нөгөө ажлын юм дээр гардаг штэ тий. Өөрийнхөө алдаанаас суулж эсвэл албан байгууллагын шахалтаас суулж ингээд ажилласаа чөлөөлөгдөхдөө өөрийнхөө өсөлтөр гэж нэг өргөдөл бичиж өгдөг тий. Дараагийн газар одоо ажилд орох нүрээ бас бодож штэ. Цаад компанийн хүний нөөцөн ч тэр хүнийгээ бодож чинь өөрөөсөөс бодож чинь. Тийм учраас ингээд хөөгдсөн ч хөөгдөөгүй ч өөрийн өсөлтөр гэж өргөдөл өгдөг те. Нэг тиймэрхүү юм болоод ах шиг байна. Тэгээ ингээд Чожил Сүрэн сайд одоо явахынхаа өмнө нэг хүн шиг үг гэллээ. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд. Тэгээ ингээд тэр нь юу байсан бэхээр хүндээ биш өнгөрсөн олон жилийн хугацаанд хоригдлогдсон шинжилгээтэйг ирсэн энэ тогтолцоондоо бий гэдгийг харуулахаар би ажиллаа өгч байна гэж. Тэгээ энийг сайн ингээд сонсоод ойлгоод үзээрэй. Энэ эрчим хүчний сайдыг солиод ямар ч өөрчлөлт гарахгүй. Зүгээр өнгөрсөн энэ богшиж ирсэн зүйлээ л өөрчлөхгүй л бол хинч очиж надын оронд томилогдсон ямар ч өөрчлөлт гарахгүй гэдгийг хэлж байгаа. Энэ яг үнэн шүү. Ер нь бол дараагийн сайд нэлээл зовх бах гэж миний хувьд бодож байна. Тэгээ ингээд дараагийн сайд нь хэн яригдж чинь вэхээр мэдгүй өөрийгөө яриулээд идэв юм эсвэл цаанаас үнэхээр тэгж яригдсан юм уу? Найдлаа гэд хүн намын гişүү яригдж байгаа гэж байна. Эрчим хүчний сайд дээр. За тэгээ нэг иймэрхүү зүйл боллоо. Хоёр сайд засгийн газраас гарах юм байна. Мэдгүй энэ хоёр сайд гарах үгүйг нь өнөөдөр засгийн газар хуралдаа шийдэх байсан. Тэгээ тийм нэг улс төрийн нюансаас болоод болчих шиг боллоо. Тэгээ энийг яг одоо ярих гэж байна нюанс. Тэгсэн ардчсан намын одоо бүлэг хуралдаад нэг өдөр ч нөө бүлгүүд хуралддаг штеп. Өнөөдөр ардчсан намын бүлэг хуралдаад улсын хурлын дарга учрлыг
ажлаа өгөхөөс улсын хурлын даргын ажлаа өгөхөөс нааш хуралд чуулганы хуралд суухгүй гэдгийг илэрхийллээ. Тэгээ энэ нь одоо юу вэ гэхээр эрүүл сар бол одоо энэ 5 намын бүрэлдэхүүн. Тэгээ 126 гишүүн тий. Тэгээ 80% нь одоо шинэ энэ парламент эрүүл саруулаар бодлогын мэтгэлзээ явуулж энэ хуулийн төслүүдэд хилцүүлж батлуулах ёстой байтал олон улсын намын дарга улсын хурлын дарга болчоод ингээд хурал өдөртөө сууж байгаа нь ёс зүй зохимжгүй байна. Тийм учраас бид нар улсын хурлын дарга учрлыг улсын хурлын даргын ажлаа өгсөний дараа хуралдаандаа сууна гэж ирсэн. Тэгээ энэ нөгөө нэг яг чуулган учрлыг томилгож явах нэг ярьжсэн Тэмүүжин гишүүрээд яваад байсан та тийм. Ёс зүй болохгүй гэдэг нэг намын дарга нь улсын хурлын дарга хийж болох. Намын даргаас эсвэл батгалзах хэрэгтэй. Эсвэл улсын хурлын дарга намын дарга хийж болохгүй гэдэг яригдаа явц. Тэр ингээ үргэлжлэн явж байгаа. Ингээ одоо бүр чуулгандаа суухгүйгээд бойкот хийж эхэллээ гэж. Энэ ч магадгүй нэг талаараа зөв улс төр болж байгаа. Олон улсын намын дарга тэнд улсын хурлын дарга хийгээд суугаад тэр 5 намын бүрэлдэхүүн 126 гишүүний үзлүүд хилцүүлгийг удирдах явна гэдэг нэг талаараа 900 талаас харахал ёстой нюанс гэж. За тэгэнгүүт одоо энэ дээр яг юу яригдж байна вэ гэхээр цаана ингээд юу харагдж байна вэ гэхээр хэрвээ учрал биш тий улсын хурлын даргаасаа болох юм бол ерөнхий сайд бол яг тэгвэл намын дарга нь одоо энэ нэг Монгол Ардын нам чинь нэг бөө хэрүүл болсон шүү дээ. Өмнө намын дарга нь ерөнхий сайд авах хэрэгтэй байл тий. Тэгээ энэ нөгөө хэрүүлэн тагж гарч ирсэн. Тэгээд одоо учрал улсын хурлын дарга өгөх юм бол ерөнхий сайд болно. Тэгээ ерөнхий сайд одоогийн ерөнхий сайд Занданшитар огцсон гэсэн. Занданшитар одоо мэдгүй буцаад ерөнхийлөгчийн тамга газарлагаа явуулт юм уу эсвэл нам руугаа явуулт юм уу те. Нэг юм хий. За улсын хурлын дарга болох юм уу? Гишүүн болохоор гишүүн биш болохоор болох ямар ч боломж байхгүй. Тэгэхээр нам руугаа юм уу эсвэл ерөнхийлөгчийн тамга газарлагаа явуулт гэсэн. Тэгээ одоо ардчилсан намын зөөр энэ дээр ингэж яриад байгаа хүмүүс зарим нэг улс төр хүрээнийхэн учрлыг ерөнхий сайд болгох одоо акц явж байна гэж яриад байгаа. Энэ нөгөө анханасаа эдгээр чинь гар барьсан байсан шүү дээ. Занданшитар ерөнхий сайд болоход нь л за танаа одоо засгийн газрыг сонгуул болтол доктортой ажиллуулна. Тэр болтол учрал улсын хурлын дарга юм. Тэгээд та ерөнхий сайдаа юм. За хэрвээ ерөнхийлөгчийн сонгуульд ял байгуулах юм бол учрал ерөнхий сайдаа юм. Тэ? Тэгээ улсын хурлын даргаыг өөрхөн томилно. Ингээ нэг цаанаасаа яригдсан байсан нюанс харагдчихсан бохгүй. Тэгсэн чи одоо ингээд учрлыг ерөнхий сайд болгох гэж юм. Хугацаанаас өмнө болгох гэдэг шүү дээ. Тэгээ миний хувьд бол ингэж харахгүй байна. Миний хувьд юу гэж харж байна вэ гэхээр ардчилсан намын дээр улс төр хийж байна. Ардчилсан намын улс төрийг ямар улс төр гэж харж байна. Ардчилсан нам 27 оны ерөнхийлөгчийн сонгуулийнхаа улс төрийг хийж байна. Одоо Занданшитар гэж хүн 27 оны ерөнхийлөгчд Монгол Ардын намаас дэвших одоо хамгийн том кандидат нь болчиход байгаа. Тэнгүүд энэ хүн ерөнхийлөгчийн PR-аа төрийн албан тушаал авшиж хийгээд байгаа байхгүй. Төрийн албаар одоо засгийн газрын тэргүүлэгч ерөнхий сайд хийж ягаад одоо галтгоог нь барьж ягаад бүх юмыг ингээ хийж байгаа дүрээр ерөнхийлөгчийн PR-ыг хийгээд байгаа байхгүй. Тэгээ энэ PR-ыг хийхгүй тулд ардчилсан намынхан акц тавьж. Тэгээ ингээд гарцаагүй байдалд хийх юм алхам руу явж. Учрлыг улсын хурлын даргаасаа болонгууд ерөнхий сайд болно гэдэг нь мэдж байгаа учраас учрал дээр ингэж акц тавьж. За шууд Занданшитар руу акц тавих юм бол нөгөө ерөнхийлөгчийн сонгуультай холбоод болохгүй шүү дээ. Тэнгүүд тэгж гинүү гэж хараад байгаа. Учрлыг унгааж байгаа ерөнхий сайд болохоо Занданшитрыг 27 оны ерөнхийлөгчийн PR-ыг улсын мөнгөөр хийлгэхгүйгээр ингэж байлгах таа байна гэж хараад байна уу гэж за миний хувьд бол бодож байна. За нэг иймэрхүү үнцэг байна. За ингээ нэг ийм акц явсан. Тэгсэн чинь сүүлийн үед нөгөө нэг хоёр вогдад алцаад байгаа шүү дээ. Батамглан, Нямбатар гэдэг хоёр хүн. Хоёр вогдад ингээд хоёр тал жагсагч давчиж жагсуулаад нэгнийхээ булхайг дэлгээдээ энэ хоёр чинь бүр бөө юм болж байгаа шүү дээ. Тэг өнөөдөр тэгсэн чинь ерөнхий сайд Занданшитар өрөөндөө дуудаж уулцсан байна. Нямбатар Батамглан хоёрыг. Тэгээ юу ярьсан тодорхойгүй. Юу ярьсан нь хэлээгүй. Гэхдээ миний зөвөр таамаглалаар за одоохондоо зөвөр чимээгүй байж тэ ийм амар гал өрдөж эхэлж байгаа гадаа удахгүй ингээд түүдэг асах гэж байгаа ийм үед хоёр дээрээс нь нэрмээс болж ингэж яваад яах вэ төр хугацаанд ингээд очроо олоо чимээгүй байж гэж ярьсан болоо да гэж таамаглаж байна гэж
За ингээд хаврын халуун улс төр хэллээ. Өнөөдөр энэ хоёр сайдаас таны нөгөө хаврын халуун улс төр чи яаваа гэсэн чинь би сая Завхан аймагт ажиллаад ирсэн. Орон нутагт хавар сайхан халуухан гоё болж байна гэж ярьчихлээ. Тэг мэдхгүй. Манай хүн цаг агаар хэлээдсэн юм уу, улс төр хэлээдсэн юм уу ойлгомжгүй байна. За ямар таач ингээд хаврын улс төр хэллээ. Цаашаа бид илүү сенсацтай том улс төрүүдийг харах юм биш. Ялангуяа ерөнхийлөгчийн хуулийн төсөл төр анхаарлаа хандуулсан баярлалаа.